Дараагийн мэдээлэл. Нээлттэй цэгцтэй ардчилсан нам үндэсний аяны хүрээнд Монголын ардчилсан холбоо, ардчилсан социалист хөдөлгөөн, шинэ дэвшилтэд холбоонд харьяалагдж байсан ардчилсан намын анхдагч гишүүдтэй ардчлалын гэрээгээ олгож эхэлсэн. Энэ хүрээнд өнөөдөр Монголын ардчилсан холбоонд харьяалагдж байсан ардчилсан намын гишүүдтэй ардчлалын гэрээгээ байгууллаа. Улсын дээд шүүхэд намын шин дүрмээ бүртгүүлсэнтэй холбоотойгоор ардчилсан нам гишүүдийн бүртгэлийг инхүү шинжилж эхэлжээ. Ингэхдээ аймаг сум дүрэг, баг хороо, нийслэл, үндэсний бодлогын хороо, улс төрийн зөвлөлгээд бүх шатандаа 100% шинжилх юм байна. Ардчлалын гэрээгээ бол зөвхөн дурсгал биш юм аа. Энэ бол бидний эв нэгдэл, нэгдмэл, үнэт зүйл, эрх чөлөөний минь бэлэг тэмдэг юм аа. Монгол хүн бүрийн зүрхэнд эх орно гэсэн хайр, тусгаар тогтнодоо хамгаалах, итгэл, нийгэм зорилгын төлөө нэгдэх хүч оршдгоо. Бид үзэл бодол өөр байж болно. Байр суурь ялгаатай байж бас болно. Гэвч Монгол улсын тусгаар тогтнол, ард түмний эв нэгдэл, нэгдмэл үнэт зүйлээр бид хизээд нэг байх учиртай юм аа. Ардчлалын гэргээ, ардчлалын паспорт олгох ажлыг би бас үзэл санаагаа тодотгох, илүү хөдөлгөөн ардчлалынхны илүү өргөн том гэр бүлдээ нэгтгэх том үйл хэргийн эхэллээ гэж би боддог. Энэ бол зөвхөн намын гишүүнээ шинжилэн бүртгэж байгаа төдий ажил ерөөсөө биш ээ. Энэ бол дэлхийн ардчлалын гэр бүл илүү бат навтайгаар бид бүгд алхам орж байгаа ийм бас үйл хэргээ. Ардчилсан намын дотоод шинжилгээ ажил ирэх 5 дугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд 3 дугаар сарын 10-наас 4 дугаар сарын 1-нд дотооддоо сонгуул явуулна. 4 дугаар сарын 7-8-нд ардчилсан намын их хурлаа хуралдуулах тоо гаргажээ. Ингээд шинэ бүтцээ батламжилж их хурлаас албан ёсны үндэсний бодлогын хороо болон ерөнхий нарийн бичгийн дарга улс төрийн зөвлөлийн гишүүдийг томилох юм а. Намын дотоод зохион байгуулалтаа жигдрүүлсний дараа ирэх 5 дугаар сараас ардчилсан нам 2027 оны буюу Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил дотоод сунгагаа албан ёсоор эхлүүлнэ гэж мэдэгдлээ.